Энэ засгийн газрыг огцруулсан шийдвэр маань нөгөө ицлэгдээгүй байгаа байхгүй юу? Ицлэгдээгүй байхад бараг л дуулианаар хэрэггүйсгээд ицлэгдээгүй байхад өнөөдөр цэц суралцах чинь шүү дээ. Тийм учраас цэцэг бас үндсэн хуулиа битгий зөрчөөсөө гэдэг агуулгаар бид нар нэлээд хандлаа. Тэгээд одоо энэ хүслийг хүлээж авсан. Хоёрдугаар үндсэн хуулийн 43-1 дээр ерөнхий сайдыг огцруулах гэдэг энэ асуудлаас сан тураат явсангүй гэдэг ингэж байна. Энэ асуудлаас сан тураат яваад ерөнхий сайд огцруулсан бай таараа шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхгүй бол одоо яагаад ерөнхий сайд огцрох юм? Ерөнхий сайдыг огцруулъя гэдэг сан тураат явсан. Тэгэхээр энэ бол одоо маргалдаад байх зүйл биш. Тэгэхээр мөн байнгын хорон дээр сан тураахыг бас эсэргүүцээд байгаа үгүй. Улсын их хурл яаж бүрэн эрхээ хэрэгжүүлдэг юм бэ гэж. Улсын их хурл бүрэн эрхээ хэрэгжүүлэх чуулганы хэлбэрээр хэрэгжүүлнэ. Чуулган гэдэг нь нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан, бүлгийн хуралдаан, дэд хороодын хуралдаанаас бүрдэнэ гэж байгаа. Жишээл байнгын хорооны хуралдаан дээр засгийн газрыг огцруулъя гэж сан тураалтыг одоо авч үзэхгүй гэх юм бол нөгөө чуулганы нэгдсэн одоо энэ нөгөө чуулганаар гэдэг их хурлын шийдвэр чинь бүрэн төгс болохгүй байхгүй юу? Байнгын хороо орж иж тэгжээж яг нь их хурл чуулганаараа бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Тийм учраас бол байнгын хорон дээр засгийн газрыг огцруулъя гэдэг сан тураалт явсан. Тэр байнгын хорыг огцруулъя гэдэг сан тураалтын нэгдсэн хуралдаан дээр явсан. Энэ дээр ямар нэг тийм маргаантай зүйл байхгүй. Нийгмийг одоо ингэ төрөгдүүлж болохгүй. Тийм сан тураалт явсан учраас ерөнхий сайд огцолсон байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр энэ дээр ер нь маргалдаад байх зүйл биш. Одоо ер нь процесс яаж үргэлжлэх вэ? Хурал үргэлжлэх үү? Эсвэл одоо ингэ завсарлаж байгаа гэсэн үг үү? Яг яаж үргэлжлэх вэ? Бид нэр сая үндсэн хуулийг битгий хуулиар зөрчилшөө гэж хэллээ тийм үү? Үндсэн хуулийн цэцгийг их хурл томшсон. Хэрвээ эдгээр үндсэн хуулиа ингэ зөрчиж явах юм бол бид нар эдгээртэй хариуцлага бүрэн их нь байгаа. Тийм учраас одоо зарим гишүүнийг эргүүлэн татах асуудлыг бид ярина. Үндсэн хуулиа зөрчих юм бол чи ч үндсэн хуулийнхаа манаач байх хэрэгтэй байхгүй юу? Илгээсэн байгууллаганд буцаад татдаг. Тэр журмаараа л юм. Хоёр талын нэг нь ингээ гараа авчвал тэд нар одоо хуралдаж гин гэж бид нар ойлгох юм уу? Хорлохгүй байх хэрэгтэй шүү дээ. Яг үндсэн хуулиа зөрчихгүй байх хэрэгтэй.